Есүс Бурхны хаанчлал хизээ яаж тогтох уу гэдэг тухай хэлж байсан нь. Зааж исэн сургаалуудыг сонсох юм бол Матай наазах нь Матай 24 дэх бүлгийг судлаад үзэх юм бол Есүс хэлсэн шүү дээ. Хүний хүү хизээ ирэхийг хэн ч мэдэхгүй гэж бодол хэлсэн. Яг тэр цаг хугацаа хизээ болох уу гэдгийг хэн ч мэдэхгүй гэж хэлсэн. Есүс өөрийнхөө дахин ирэхийг юудад зөвлөж байсан? Хулгайчтай зөвлөж байсан. Хулгайч хизээ ирээд юм чи хулгайлах уу гэдгийг та мэдэхгүй. Мэддэг байсан бол юм алдахгүй. Есүс түүнтэй адилхан мэддэхгүй ирнэ гэж бодол хэлсэн. Тэр цагийг хэн ч мэдэхгүй гэж хэлсэн. Дагалдагч нь үүнийг мэдхийг хүсэж байсан. Харамсалтай нь Есүсийн юу яриад байсан гэдгийг ойлгоогүй. За тэгээд Есүс хэлсэн. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олоод тэгээд Ерүслим бүх Юудэ, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэж хэлсэн. Есүс хэлсэн. Та нар Ерүслимд эцгийн амлсан тэр ариун сүнсийг автлаа хүлээж байгаарай гэж хэлсэн. Дахиад Есүс энэ чинь юу гэж хэлж байна вэ? Та бүхэн ариун сүнсийг авсны дараагаар хаашаа баярын мэдээ түгэнэ гэж хэлж байна. Ерүслимийг тэр чигээр нь баярын мэдээг түгээж дуусгана. Бүх Юудэ нутаг, Самар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг та бүхэн гэрчлэх болно гэж хэлсэн. Энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчилж хэлэх болно гэж хэлсэн. Ариун сүнс бидний амьдралд маш их чухал хэрэгцээ болохыг энэ хэлж өгч. Үйлс номын ихэнх үйл явдлууд нь ариун сүнсээр өдөрдүүлэгдсэн байна. Ариун сүнсээр өдөрдүүлэгдсэн хүмүүс маш гайхалтай зүйлсийг хийгээд тэнцээ өвчтөн хүмүүсийг идгэж байсан. Өгсөн хүмүүсийг хэдэн удаа амьдэрсэн гэж та нар бодож байна. Петрийн явсан газар зүг болгонд өвчтөн хүмүүс ирж идгээгдэж байсан. Түүний бүр газар туссан сүйдэр дээр нь очисон хүн ч гэсэн итгэлээр идгээгдэж байсан. Үнэхээр ариун сүнсийг авсан. Бурхны хүчийг мэдэрсэн хүмүүс бусдад нөлөө үзүүлсэн үү? Иргэн тойронд байгаа хүмүүстэй өөрчлөлт авчиж өгсөн үү? Хүмүүс идэгсэн үү? Хүмүүсийн амьдралд өөрчлөлт орж хүмүүсийн амьдрал илүү гэрэл гээтэй болсон уу? Болсон. Өнөөдөр бид шинэ оныг эхэлж байна. Бид бүхэн эх жилд ямар амжилттай байхыг хүсэж байна. Хэдэн хүмүүсийн амьдралд бид нөлөө үзүүлэхийг хүсэж байна. Бид иргэн тойронд байгаа хүмүүстэй амар тайвныг мэдрүүлдэг, аз жаргалыг өгдөг, инээд баяр хөөргийг бэлгэлдэг тийм хүмүүс байж чадах уу? Сүм болвол одоо гэр бүл дотлох гэр бүл гэж хэлээд байгаа шүү дээ. Юу гэсэн юм маш том гэр бүл. Олон хүмүүс амьдралын бэрхшээлд даван гардаг. Ажилгүй хүн ажил олж авч чаддаг. Тийм зүйлийг сэтгэж чаддаг. Тийм нэгдмэл гэр бүл болж чадах болов. Би энийг хэцүү бэрхшээл тохиолдсон үед нь тусламж үзүүлдэг. Тийм чадвартай хүн байж чадах болов. Хэрвээ та бүхэн цааш нь судлаад үзэх юм бол Үйлс номон дээр энэ хүмүүс цөөхөн идэв хүмүүс ариун сүнсийг хүлээж аваад гараад явхад юу тохиолдсон гэж бодож байна. Нэг өдөр л гэхэд 3,000 гаруй хүмүүс Иесуст итгэсэн. Тэрнээс гадна тэр хүмүүс яасан бэ гэвэл бүгдээр маш их гал халуун гэр бүл болж чадсан. Тэр хүмүүс байсан бүх юм хуваалцдаг болсон. Байнгад өдөр тутам хооллдог болсон. Энэ хүмүүс гал халуун тийм гэр бүл гэсэн мэдрэмжийг авч чадсан. Тийм учраас яг л одоо тийм хэрийн төмөлтэй адилхан. Тэр хатцсан хідэн үгс ногоо мод шатаал явж байгаа адилхан. Тэр гал халуун хайр хаасаагүй тарж олон хүмүүсийг бүрхэж гэлсэн. Олон хүмүүс амьдралын утга учиртай болсон. Өнөөдөр энэ шинэ жил эхлэхэд ч гэсэн бид бүхэн хүлээх хэрэгтэй байна. Бид бүхэн ийш тийш явуулгүй сүмдээ хүлээж залбирж эзэн минь бидний дээрээс ариун сүнсээ буулгаж өгөөч гэж залбирх хэрэгтэй. Бидний дээрээс ариун сүнсийг маш ихээр буулгаж өгөөч, бидний хүч чадалтай болгож өгөөч гэж бид бүхэн гуйх хэрэгтэй. Ингэх юм бол бидний төлөвлөсөн төлөвлөгөө бол юу ч биш. Зөвхөн хүний монхоглол болчихно. 300 гэдэг чинь юу ч биш болчихно. Одоо зарим нэг нь бол Бурхны хүчийг мэдрээгүй байгаа учраас энэ жил 300 гишүүнтэй болъё гэж хэлэхээр бүтэхгүй л баг. Бид нар аваад жил ингэж явлаа шүү дээ. Яаж бид 300 болох юм бэ гэж бодож байгаа. Ариун сүнсийг хүлээж аваад ариун сүнсний хүчийг мэдрэх юм бол амьдралд оруулж ирээд үнэхээр амьдралд харуулж чадах юм бол тэр бол асуудал биш. Харин ч
багтцсан тоолж хоёр. Хэрвээ бид бүхэн ариун сүнсийг хүлээж авах юм бол Бурхны ариун сүнсийг хүлээж аваад Бурхны ариун сүнсээр үнэхээр амьсгалж чадах юм бол бид бүхэн гайхамшигтай зүйлсийг хийн. Та нарын зүрх сэтгэл баяр баясгаландаа болж эхэлнэ. Одоо ингэлчлэлээр одоо үүрэг хийсэн. Би хүнд туссны дагаар би ч бас Христэд итгэх сайн хүн болсон байж дээ гэсэн тийм сэтгэл төрсөн гэсэн. Тэрнтэй адилхан өнөөдөр бид бүхэн ариун сүнсийг хүлээж авснараа олон гайхамшигтай зүйлсийг хийнэ. Жилийн дараа та нар юу гэж хэлэх вэ гэхээр бид бүхэн ариун сүнсийг хүлээж авснараа ямар гайхалтай юм хийвэ. Бурхан ямар гайхалтайгаар бидний амьдралыг удирдсан бэ гэдгийг мэдэх болно. Өнгөрсөн жилдээ хэрвээ та бүхэн сэтгэл дундуур гэж яагаад ч юм бэ ариун сүнсийг эсвэл Бурханыг мэдэрсэнгүй миний амьдрал яагаад ч юм нэг дутуу хоосон байсан юм шиг санагдаад байна гэж байгаа бол бид бүхэн ариун сүнсийг авах хэрэгтэй. Ариун сүнсийг дүрэн хүлээж авах хэрэгтэй. Сэтгэхээс нааш бид нар юу ч хийж чадахгүй. Яг л энэ дагалагч нартай адилхан яг л шавал цуусан машин шиг таны хаанчлал хизээрх вэ гэсэн нэг өөрийн нэг явцсан бодолтой баригдсан хүмүүсийг үлдэх болно. Тэгээд 9-р ишлэлдээс тэр ийхүү айлцны дараагаар тэднийг харж байхад нь дээш хөгдөж үүлэн дооч тэд харагдахгүй болов гэжсэн. Есүс ингэж ивэлээ хэлсний дараагаар дээш өргөгдсөн гэж хэлж байгаа. Тэгээд дагалдагчдыг дээш ингэ ажиглаж байтал бол хүйсүүлдэ замхан алгуулсан. Есүсийн одоо дагалдагч нарын энэ өрөөн ингэ доош унтсан байсан. Сүмэн ангаагаа загсчихсан. Энэ юу болоод өнгөлөө? Есүс орхиод явцсан. Ариун сүнс та нарт бууж ирнэ гэж амлалтаа өгсөн. Тэгээд орхиод явцсан. Ямар эвгүй санагдсан бол? Нэг л өдөр та нар өнчлөл ганцаардаа харж хандах хөнгө болоод хацарчлаа гэж бодоод үзтээ. Дагалдагч нар Есүсийг дахтаа Есүс за таны хэдэн үгийг чинь би одоо хадгалан зээлийн хошоонд нэг хэдэн хүүтэй хийцэн шүү. Би явахтаа надад буцаагаад хүүтэй нөгнөө гэж хэлсэн үү? Есүс тийм хадгалан зээлийн хошоо гэж байгаа гэж тийм. Есүс эсвэл би нэг тэнцээ нэг байшиндаа хэдэн өрөөтэй та нар миний тэр байшинг аваарай би явахад бол та нарт өгнө гэж хэлээд яваад гэсэн. Дагалдагч нь одоо юутай ортолж байна? За ариун сүнсийг ойлгодгүй юм бол за би хов хаасан усталчлаа. Надад одоо юу ч байхгүй. Есүс намайг холигдчихлаа гэл ингээл хэлж. Одоо цагдаад бод нь шүү дээ тийм. Миний бүх амьдралыг ингээд замхруулад, миний байсан бүхнийг орхиулаад, эцгээс минь салгаад ингээд 3 жил намайг дагуулж явсан Есүс намайг орхиод ингээд алгуулчихлаа. Цагдаа одоо надад туслаач. Тэр Есүс эдийг барьж өгөөч. Миний одоо алдсан юм одоо олж өгөөч. Тэгж явах уу? Үнээр бас Есүсийн дагалдагч нар юу ч байгаагүй. Бурхны мэдээ түгээгээд явахдаа Есүс юу гэж хэлсэн гэдэг солих ховц битий авч юу, карманда илүү зоос битий хийж яв гэж хэлсэн. Очсон газар болгонд чинь хүмүүс таныг өгтөж яваад таныг хоолно. Тэр нь битий санаа зов гэж хэлсэн. Тэгэл явсан газар болон бүхэн биелэлсэн. Тэгээ Есүсийг явахад юу ч үгүй хонхоосон дагалдагч дэшээ тэнгэр шигтэй дэлгэсэн. Тэгээд ингээд нэрүүн тэ доошоо унтсан, ам нь ангаацсан зогсож идэл 10 ишлэл дээр. Түүнийг одохыг харж тэнгэр өөд гөлгөн байсан тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогссон байсан гэж хэлж байна. Гөлгөө зогсож ирсэн гэж байна. Юу их юм мэдэхгүй. За одоо яах вэ? Цаашаа яах вэ? Гэдгийг ойлгохоо болцсон. Тэгээд зогсож ирсэн чинь хажууд нь хоёр цагаан өмсгөлтэй хүн зогсож байсан. Тэгээд ингэж хэлсэн. Галилийн элчүүдээ юунд та нар тэнгэр шитэн зогсно вэ? Танаас өргөгдсөн тэнгэрд аваачигдсан энэ Есүс нь та нарын түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан дугаар адил тийхүү босч ирнэ гэж болов хэлсэн. Та нар дээшээ яаж явсан? Одоо хаад ажиглаж байсан Есүс яг л дээшээ яаж явсан? Түүнтэйгээ адилхан та нар дээр бууж ирнэ. Элчнэр хоёр асуултыг асуусан. Та нар яагаад дээш нь хараа зогсоод байгаа юм бэ? Их сонио асуулт байгаа. Зарим хүмүүсүүд бол энгийн л асуулт байгаа. Тэгээ дээш харж байсан чи харахгүй ш тэгж асуухаас. Гэхдээ энэ асуултыг та сайн бодоод үзэх юм бол зарим ингээд нэг алгаа дэлгээл те дээш хардаг хүмүүс байдаг шүү дээ. Өөртөө итгэлийн амьдрал дээр хэрэгжүүлдэг. Бурхан амлалтыг өгсөн, өгөхдөө юу гэсэн мэт заавал ч нөхцөл зааж өгсөн. Надаас гуй гэх юм бол би танад өгнө гэж бол хэлсэн. Тогш тэгвэл би танад нээж өгье гэж хэлсэн. Дээрээс нь 10% танад итгэлтэйгээр өг гэх юм бол би Тэнгэрийн эд баялагийг танад нээж өгье гэж хэлсэн шүү дээ. Олон амлалтуудыг өгсөн. Тэр болгон дээр бидний хийх ёстой зүйл нөхцөл заасан баг. Заримдаа бид нар бол дээшээ тэнгэр хараа суугаад байдаг.
Тэгээ юу гэж боддог вэ гэхээр бол бурхан байгаа юм чинь бурхан л дээрээс өгчих ба. Нэг залхууны үлгэртэй адилхан. Одоо дээрээ үлгэрсэн байгаа махыг одоо очиод авч идэж чадахгүй тийм. Тэгснэ энэ хизээ дээрээс унж миний амл болох бол ингэж хөвцөргээд өсөд өчтдөг үст. Тийм залхуу. Тэрний шиг Есүсийн дагалд гисэн яасан бэ гэдэг дээшээ тэнгэр хараад за хизээ дээрээс ивэл бууж ирэх болоо ингээд хүлээсээ гад ямар ч ивэл авахгүй. Өстөж юмгүй бусдад өгөх юмгүй би зөв мөнгөний тухай яриад байгаа юм биш. Бурхан бидэнд мөнгнөөс илүү олон юм өгсөн. Бусдыг одоо ивэдэг, бусдад тусалдаг, бусдыг хөгжүүлдэг, бусдыг баяр баясгалантай болгодог. Тийм их олон ивэлүүдийг бид өгч чадахгүй байгаад байгаа нь ямар учиртай вэ? Дээрээс бууж ирэхгүй байгаа юм уу эсвэл бид өөрсдийнхөө нөхцөлийг араа сунгахгүй байгаа юм? Эсвэл амаа нээхгүй байгаа юм? Дээшээ шилтээд хаад. Дагалд элч нар юу гэж хэлсэн бэ гэхээр та нар дээшээ хараад яагаад зогсоод байгаа юм бэ? Хаанчлал сэргээгдэх нь эсвэл тэр хаанчлал оршин тогтнод бий болох нь та нар шалтгаална гэдгийг элч нар бол хэлж өгч байсан. Хоёрд асуулт нь Есүс энэ дэлхийгээс хэрхэн яаж явсан? Түүнтэйгээ адилхан дээрээ буцаж ирнэ гэж хэлсэн. Та нар өөрсдөө ноогдсон ажлыг ариун сүнсийг хүлээж авснараа хийх юм бол ариун сүнсийг хүлээж авч чадах юм бол Есүс удахгүй. Яг та нарын энднээс яаж явсан? Тэрнтэйгээ буцаж адилхан буцаж ирнэ гэж хэлсэн. Есүс хэлсэн. Таны хаанчлал хизээ бий болж сэргэх вэ гэж асуухад ариун сүнс та нар дээр бууж ирээд та нар Иерусалим, Юдэ, Самар тэр байтугай дэлхийн өнцөг бүрд миний хаанчлалын тухай мэдээг түгээх юм бол миний хаанчлал ирнэ гэж хэлсэн. Зарим хүмүүс асуудаг. Есүс яагаад одоо болт ирэхгүй байна вэ? Есүс ирнэ гэж амласан яагаад одоо болт ирэхгүй байна вэ? Асуудал нь бурханд байгаа биш шүү дээ. Бурхан энэ ч удаад байгаа юм биш. Эсвэл бурхан нэг амс хайгаад гүгээд байгаа юм биш. Гээцэн тийм. Би дээш доош дэлхийд ирмээр байдаг амс олдохгүй байна гэж гүгээд байгаа юм биш. Бурханаас шалтгаалсан тийм шалтгаан байхгүй. Тэгэхээр Есүсийн энэ дэлхийд ирэхгүй байгаа гол шалтгаан хинээр бууж ирээд байгаа. Ариун сүнсийг хүлээж авч чадахгүй байгаа биднээс шалтгаалж байгаа. Бид дэлхийн гэрэл болоод дэлхийн одоо давс болоод амьдрах ёстой байтал өнөөдөр харин дэлхийн хүмүүс бидний гэрэл болоод байдаг. Дэлхийн хүмүүс бидний давс болоод байдаг. Эсвэл өөрсдөө нөлөө үзүүлж явах ёстой байтал дэлхийн хүмүүсийн нөлөөнд давтагдаад яваад байдаг. Ийм амьдралтай амьдарч байгаа учраас бид бүхэн ийм байдалтай байна. Матай 8:24 бүлэг дээр 24-11 ишлэл дээр Есүс хэлсэн байдаг. Маш тодорхой хэлсэн байдаг. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэст нь гэрчлэл болж дэлхий дээр тунхаглагдана гэж хэлсэн. Тэгээд юу вэ гэж хэлсэн байна? Миний тухай хаанчлалын тухай, Бурхны тухай мэдээ дэлхийн хүн болгон төгснөнд байгаар юу болно гэж хэлсэн? Дэлхийн төгсгөл ирнэ гэж хэлсэн. Өнөөдөр хэрэг бид хүн Матай 24-ийг уншаад судлах юм бол бүх зүйлс нь биелж байгаа. Та бүхэн зөвхөн ажиглаад үзэлтэй. Бид бүхэн энэ тухай маш их олон ярьдаг. Дайн дажин болон дайны сурагч юм удахгүй сонсогдно. Айд санд руу за. Тэдгээр нь заашгүй болох учиртай байвал төсгөл нь хараахан биш. Үндэстэн үндэсний хэсгийг хаанчлал хаанчлагын хэсгийг босох бөгөөний төсгөлн болон газар хөдлөлт бий болно. Энэ бүхэн бол төрөлтийн өвдөлт, ихний өвдөлт нь юм гэж хэлсэн. Олон гай амшиг бол улам илүү их татамжтайгаар бий болох болно. Энэ дэлхийн уур амьсгал амшигтай болно гэж хэлсэн. Энэ болгон бий болгоход та бүхэн яг л эмэгтэй хүн төрхийнхөө өмнө өвддөгтэй адилхан удахгүй дуншаад дэлхийн төгсгөл болох гэж байна гэдгийг ойлгож аваарай гэж Библиэр Есүс маш тодорхой хэлж өгсөн. Өнөөдөр эргэн тойрны ажиглаад үз. Телевизээр асаагаад мэдээ сонсоод үз. Бараг л 7 хоног болгон нэг аимшигтай сүйрэл болж байна. Гамшиг бол одоо бараг сар болгон болж байна. Тэгэхдээ бол давтамж нь ийм ойрхон мөлтлөө аимшигтай гамшигуд бий болоод байна гэдгийг та бүхэн ажиглаж байна. Маш өндөр хөгжилтэй орнуудын ч гэсэн одоо галт тэрэгнүүд нь замаасаа хазаагаад унаад байна. Олон хүмүүс тэнцээ үхэж амнасаа алдчихна. Дайн дажин хаасаагүй сонсогдож байна. Илүү ихээр нэмэгдэх болсон. Газар хөдлөл байгалийн гамшиг. Дэлхийн төгсгөл ирж байна. Харин бид бүхэн хийх ёстой зүйлсээ хийснэ. Цөмөө Теслоник номын 5 дугаар бүлгийг нэгэд үзье. 1-р Теслоник 5 дугаар бүлэг. 1-11 дэх ишлэлдэр ах トゥ нь цаг хугацаа болон үеийн талаар өөрсдөө юу ч бичүүлэх хэрэггүй.
Ах トゥнараа цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсдөө юу ч бичүүлэх хэрэггүй. Учир нь эзний өдөр нь шөнөөр их хулгайч мэдрхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг. Есүс хизээ ирэх нь мэддэхгүй байгаа. Харин нэг л өдөр ирнэ гэж хэлсэн. Мэддэхгүйгээр ирнэ гэж хэлж байгаа. Хүмүүсийг амар тайван, аюулгүй байдал гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэй төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүрлэн гинт ирэхэд тэд зүхтааж огч чадахгүй. Энэ дэлхийн хүмүүс амар тайван, аюулгүй байдал гэж зөндөө ярьдаг. Маш хэмжээний мөнгийг зардаг. Тэдүү ч энэ дэлхийн амар тайван биш. Харин ч аюултай газар болоод. Өнөөдөр Ирак руу дайрсан гол шалтгаан дэлхийн амар тайван болгох гэж хийсэн шүү дээ. Хэдэн үнний амиг аваа ич. Одоо энэ төр дайнд чинь зогссон. Өнөөдөр дэлхийн нөхцөл байдал ямар хөө сайжирсан уу? Амар тайван байдал бий болсон уу? Хүмүүс амар тайван, аюулгүй байдал, хүмүүсийн зовлон бэрхшээлийг нэмгэлж өгнө гэж яваад байдаг. Яг үндэ тэр нь нийгмийг улам илүү дороотуулж, улам амьсгалтай болж эхэлж байна. Яг л тэр үед жирэмсэн эмэгтэй төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүрлэн гинт ирэхэд тэд зогтож чадахгүй. Асуудлаа шийдэж чадахгүй гэсэн үг. Бэрхшээл тохиолдоод эхлэхэд энэ дэлхий өөрөө өөрсдөө аврах хамгаалах ямар чадваргүй гэдгийг ойлгож эхэлж байна. Одооноос ойлгож эхэлж байна. Бид зарим нэг асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг ойлгоод эхэлсэн. Дэлхийн төгсгөл удахгүй ирэх гэж байна. Бид дэлхийн төгсгөлийн баг хаяанд ирсэн байна. Ийм байх тусам бид бүхэн улам итгэлээ батжуулах хэрэгтэй. Улам ихэр ариун сүнсийг хүлээж авах хэрэгтэй. Үгүй бол тэр хүмүүс зогтох газар алдахгүй гэж хэлсэн. Ялангуяа сүмийн гишүүд та бүхэн энийг сайн сонсож байгаач. Заримдаа сүүлийн үед бол зарим нэг сүмийн гишүүд маш их бардан болж байгаа, ажиглаад байгаа юм шиг. Библиээ судалдаггүй, сүмдээ ирдэггүй. Ийм хүмүүс зогтох газар алдахгүй гэж Библиэлд хэлсэн байна. Харин ч сүмийн гишүүн биш хүмүүс нь аврагдах тийм боломж гарах баг. Гэвч ах дүүс нараа та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэд бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөнгүүд өгөөд өдрийн хөнгүүд юм аа. Бид шүнийх биш, харанхуйч биш. Тиймээс бид бусдын адил унталгүй. Харин сэргийг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. Учир нь унтагсад шүн унтдаг, согтуулагчид шүн согтдог. Харин бид өдрийн их тул итгэлийн ба хайрын хоёрт дуулга болгон авралын найдрыг өмссөн эрүүл ухаантай байцгаая. Яагаад гэвэл бид Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм аа. Биднийг сэрүүнч бай, унтсан ч бай, өөртөөгөө хамт амьдруулахын тулд тэр бидний төлөө өгсөн билээ. Тиймээс та нар одоо ч үлдэж байгаа шигэ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж, байгуулагч босгохтун гэж хэлсэн. Дэлхийн төгсгөл хэлж байна. Дагалдагчны нүдэн дээр дээшээ хөөрөөд явсан Есүс яг түүнтэй адилхан удахгүй ирэх гэж байна. Бүх шинж тэмдэг Есүсийн амлаж исэн удахгүй болно. Миний эрхийн өмнөхөн болох үйл явдлууд ийм байна гэж хэлсэн бүх үйл явдлууд бидний нүдний өмнө биелэгдэж байна. Есүсийн ирэх нь удахгүй болсон. Харин бид хэр бэлэн байна. Би нэгэ тэтгэж дэмждэггүй. Унтсан. Зарим хүмүүс яг итгэлээр унтцсан юм шиг байдал харуулж байна. Зарим хүмүүсийг хараад би өөр гайхаж. Өөр итгэлээр ингээд унтаад өгсөн. Сэрэхгүй байгаа. Тийм байгаа бол нойрноос үсрээч. Бид бусдын адил унталгүй харин сэргийг бөгөөд зурдаашлал. Эрүүл ухаантай байцгаая. Учир нь унтагсад шүн унтдаг, согтуугч шүн согтдог. Харин бид бол гэрлийн хөвгүүд. Бид бүхэн гэрлийн дагуу амьдардаг байх ёстой. Гэрлийн дагуу бие биенийг хайрладаг байх хэрэгтэй. Хүүтэн царай гаргах хэрэггүй. Яг тэгэхээр энэ амьдрал бол зуурдах. Нэг мэдгэтэл дуусчин, өнгөрчин. Тийм учраас байгаа бүхнээ дайчилж яг итгэгч хүмүүсийн адил амьдралцгаая гэсэн үг. Африкийн Руанда гэж нэг улс байдаг. Тэр Руандагийн одоо нэгэн Адвентист Гитвэ гэдэг нэг сургууль байдаг л да. Тэгэхүү Гитвэ гэдэг сургууль дээр хаан Руанда бол хаантай учраас хаан нь за би бүтэнсэ өдрийн 3 цагаас очино гэж бол одоо хаантай сургуульд мэдээлэл өгсөн. Яг тэр хаан бол одоо тогтмол ингээл сургуулиудаар очиж сургуулиудын байдалтай танилцдаг. За тэгээ сургуулийнх нь бол бүгд маш их хичээж бэлдсэн. Яг тэр их чухал хүн очих гэж байгаа учраас. Тэгээ хааны одоо тэр элдэнд бэлдсэн тэр олон оюутнууд цагаан замцаа өмсөөд өмдөө индүүдээд тэгээ маш цэвэрхэн байдалтай 3 цагт ингээд цөмөрөө жигсаа зогссон.
Тэгээ сургуулийн байр нэг жижигхэн байсан учраас сургууль дотор болоод ягсах амьд болцоогүй гадаа гараад цөмгөн чигсаасан. За Африкийг сонсохдоо та бүхэн ойлгож байгаа тийм. Маш их нартай халуун. Тэг яг өдөр 3 цагт нар болоод одоо маш хүчтэй шалж байсан. Оюутан зогсоод байсан 3 цаг нь өнгөрдөг 4 цаг болсон хаан байдаг. Тэгэл цөмөр хүлээгээл заадахгүй хөлгүүдээ гэл хүлээгээл наран шарагдаал. Яг Африкчууд тулдаа бол тиссэн байх л та. Хэрэв бид нар байсан бол айгүй бол нөгөө наран цохиолоод ухаалтаад очиж байгаа. Энэ хүмүүс зогсоод байсан. Нэг цаг өнгөрөөл явсан. Зарим нэг нь ингээд жоохон ядраад суугаал гэсэн. Зарим багш нар мөрөдөө төвшөөгөл за ер нь татгшаа орё гэж татгшаа явцсан. Тэгэл зарим нэг нь бол за багш нар олцсон юм чинь ингээл ийш тийшээ тараад яваад гисэн. Тэгэл сүүлдээ бүр эмх замбраагүй байдал би болоод 5 цаг болдог. Хаан байд. Тэгэл цөмөрө бүр ингээд тараад нэг 2-3 хүүхэд үлдсэн байсан. Тэг суудал дээр одоо гадаа ингээд суугаад үлээж байсан. Тэгсэн чинь яг 6 цаг болоход хаан нөгөө баахан барааологчтойгоо бүх хүмүүст ингээд цуваа болоод ороод ирсэн. Тэгэл хаан одоо сургуулийн үүднээр илж буугаад хаалгаа нэгэл буутал өгтөж авч байгаа гэж нэг 3 хүн өрөөс өгт ингээд суужсэн. Өөр хинж байхгүй бүгдээ ийш тийшээ тараад алгуулсан. Хаан маш эвгүй сэтгэлдээ сургуулиас ботсон. Яг гэхдээ түүнийг хүлээж авсан хүмүүс нь маш цөөхөн дээрээс нь ийш тийшээ тараад алгуулсан замбраагүй байдал үүссэн байсан. Хаан 3 цаг хожигдсан. Хаан 3 цаг хожигдоод идэхэд тэнцээ цөөхөн хэдэн 2-3 хүүхэд сууж байсан. Тэр хүмүүс тэр хүүхдүүд л хаантай гар байсан, хаантай ярилцсан, бусд нь тийм боломж гараагүй. Энэ дэлхийн хаан Есүс удахгүй ирнэ гэж амссан. Удахгүй ирнэ гэж амссан. Түүнийг ирэхэд хэдэн хүмүүс нь яг сууж байгаа.